хүрэлцэн ирсэн сүсэгтэн олон та бүхэн ном чимэгтэйчүүд та бүхний амар амгалан айлтгая. Одоогоос яг 1 жилийн өмнө Монголын Бурхны шашинд эмэгтэйчүүдийн анх дугаар баг хурал болж үйл ажиллагаагаа явуулж олон сайхан элчлийг сонсож олон сайхан сүсэгтнүүд гэгээрсэн өнөөдөр олон улсын нэгүүлсэх ёс суртахуун сэдвт 2 дугаар баг хурал улам өргөн дэлгэр болж олон хүний гэгээрүүлэн гэдэгт итгэж байна. За манай Монголын Бурхны шашинд эмэгтэйчүүдийн нэгүүлсэх ёс суртахуун сэдвт олон улсын 2 дугаар баг хурлын гол зорилго юу вэ гэхээр эрт болон эдүгээ цагийн ном чимэгтэйчүүдийн шашны түүхэнд оруулсан хувь нэмэр тэдгээрийн талаар судалгаа, шашны боловсрол, зөв ёс суртахууныг төлөвшүүлэх, Бурхны шашны гүйцэтгэх үүрэг, аж холбогдлыг хэлэлцэн нийгмийн анхаарлын төвд авчрах, олон улсын Бурхны шашинд эмэгтэйчүүдтэй нэгдэх нэгдлийг бий болгож, эмэгтэйчүүдийн бурханлаг чадварыг хөгжүүлэхийн төлөө зорж байгаа ийм баг хурал болж байна. За өнөөдрийн Монголын Бурхны шашинд эмэгтэйчүүдийн нэгүүлсэх ёс суртахуун сэдвт олон улсын 2 дугаар баг хурлын хэлэлцэх асуудал бол Бурхны шашны түүх, судалгаа, ёс уламжил. 1-дүгээрт нь, 2-дүгээрт нь Монголын Бурхны шашинд эмэгтэйчүүдийн өнөөгийн амьдрал, ёс суртахуун, 3-дүгээрт нь энэр нэгүүлсгүй үйл ба байгаль орчноо хамгаалъя гэсэн ийм сэдвийн дор явагдах юм. Тэгээ Монголын бурханч бурханлаг эмэгтэйчүүдийн шашинд эмэгтэйчүүдийн нэгүүлсэх ёс суртахуун сэдвт олон улсын 2 дугаар баг хуралд Монголын бурхан шашинтны төв гандан төвчлийн хийдийн тэргүүн хамбаллам гавж чойжмс оролцох байсан боловч өчигдөр гадаадад морилсан тул өнөөдөр хүрэлцэн ирж амжсангүй та бүхнээс хүлцэл өчье. Ингээд та бүхний өмнө энэ хүнд тендер дээр төрийн сэрхэл дардын уран зохиолч Сүрэн Жив таны өрж байна. Согд цагийн хурлын соёлын төвийн тэргүүн Даран Базар таныг өрж байна. Гандан лаврынгийн лам Одсор Эренбүүч таныг өрж байна. Тийш. Төрийн сэрхэлт ардын жүжигчин Совд таныг өрж байна. Буддист төвийн тэргүүн Нэргүй таныг өрж байна. Ариун Баатар соёлын тэргүүний ажилтан Буддингүн ухааны магистр Эрсэн Өрөөгөө за Күнз хурлын зохион байгуулагч таныг өрж байна. За ингээд та бүхний өмнө Монголын Бурхны шашинд эмэгтэйчүүдийн нэгүүлсэх ёс суртахуун сэдвт олон улсын 2 дугаар баг хурлыг аль биесээр нээж үг хэлнэ гэж төрийн сэрхэлт ардын уран зохиолч Шарвын Сүрэн Жив таныг өрж байна. За баяр хүргэе. За баярлалаа. Монголын сүжигтэй олноо төлөөлж олон улсын эмэгтэйчүүдийн баг хуралд оролцож байгаадаа баярлж байна. Тийм учраас эрхэм хүндтэй энэ зочлон ирсэн олон улсын төлөөлөгчид, зочид, эмэгтэйчүүд та бүхэндээ өнөөдрийн түмэн амгалан айлтган дэвшүүлье. За манай Бурхны шашин гэдэг нь их сайхан юм аа. Энийг одоо яруу найргаар хэлбэл би одоо Бурхныг бол гаднаас ирдэггүй, манайх өөрөөсөө ирдэг. Ганцаараа байхдаа биеэ шинж, гаднаасаа биш дотроосоо ир. Зүрхнийг чинь ховд Бурхан мэдлэх ёстой байдал, цусны судалд аалт зэрвэл яана гэж би шүлгээрээ сэрэмжлүүлж байсан юм аа. Тэр тундаа энэ манай
энэ баг хурд их өлзийтэй тэмбэртэй сайхан газар болж байна. Энэ гандангийн дэнжийг бол манай ард түмэн сүсэлж сар шинээр бусад ёсод өдрүүдээр суудаг юм аа. Энийг бас ярунааргаар Ириба гэж гандан шидвэлэн гэж хогсдын сүслэн сандаг гайхамшиг орон байдаг. 14-ний өрөөлөөр залбираад болцохдоо 10 жилийн нас шиг сэтгэлдээ олоод хайрдаг. Авилангүй дүр дурхтанд гөнгөрөөн дорнолаагаар амсар дүрэн идээд эхлэж байдаг. 10 түмэн зүгийн нугын дунд дөнгөнөх шиг аялгой дүрэн магтаалан зүрхний зулыг бодраадаг гэж бичиж байлаа. Тэгэхээр ийм сайхан газар олон улсын эмэгтэйчүүд даавхан хуранчуулж Бурхны шашиндаа чин сэтгэлээр мөргөн залбирх учрыг айлтгаж Бурхны шашныг гүн ухаар сургаалыг номлолыг дэлгэрүүлж хүнийг дотроос нь эгээрүүлж сайхан үе шиг сэдэж хийж байгаа их баяртай сайхан санагдж байгаамаа. Тэгээ 3 цагийн эргэлтэн дээр Бурхан явахд биднийг харж байдаг. 6 дугаар далайн цаян зам цайлтгтаа тансаг бодлын дотор 6 дугаар далайн зам айлтгтаа ертөнцийн төв сүмбэр уулын ерөнхий суурин дөрөх хүчиргүй ерөнхийгээр ар сарны ердөө эргэлт залгих хүчиргүй гэж айлдсан шиг тэгээ бидэнд бас одоо энэ шашныхаа ач уянаар олон газар явж хүмүүст нүдтэй баяр баясгалыг сэтгэлдээ сайхан жившээ олдсныг энэ өчид хэлэхэд сайхан байна. Тэгээ 3 цагийн ээлжинд Бурхан биднийг янз харж байдаг. Бурхан багш гэсэн 3 цагийн өнгөнд хуйлж байдаг. Энийг одоо хэлэхдээ санжаа намшиг жөгдөр тамжчин хорвоо чигдэн сэртүү од цөрөндөн шагшаа туг одоо ханхаа санжаа баваад өнлөө чалцаалаа гэж хэлэхдээ 3 цагийн Бурханыг сэтгэлдээ үзэж байдаг. Эрдэнэ зуугийн 3 сүмд ч гэсэн энэ гол дүрээр энэ үгдэг залсан байдаг. За та бүхний хойморт өндөр гэгэний дүр одоо марж энэ жил өндөр гэгэний маа сайхан хой болсыг бүгдээрээ мэдж байгаа. Гадна дотны улс ч гэсэн дуул сонсоо. Монголчууд бид одоо цагийн цагт идж явах аль нэг юмар зарцахгүй байхын билэгдээ гэж хоньны ууц хүртэл барьсан байдаг өндөр гэгэний жандам цагцл буюу цагийг сайжруулах харийг бараг Монгол хүн бүхэн сэтгэлдээ шившин ажиллаж байдаг. Жандам цагцл зарчид намаадан ойдов чарив ядамштай варчид хүнсэл хороо хардаа ингээд одоо бид жандам цагцлыг бодож уншиж байдаг. Тэгээ сайхан одоо Бурхны шашин гэдэг бол Бурхны гаднаас биш хүн дотор бас Бурханлаг юм их байдгийг гэж өөрөөсөө Бурхныг тодруулгаараа их сайхан. Тэгээ манай гүнзээ энэ сайхан хуралдаа ирээч гэж өөрлөг хэлүүлсэн их бас жавшаантай сайхан явдал болж энэ бахан хүндтэй хурал чуулганыг нээх боломж олдож байгаа их баярлж байна. Одоо бид хэлдэг шүү мэгзмийг Монгол хүмүүс хэлдэг. Мэгмэцээ дэрчинжаараа шиг дэмичэмөө амбожимби зөвдөн мэлий жансаг сунгайдан анжин хайвэ зөвдөн зон хаа нусандагүй шавлан сулбан дэв гэж. Тэгээ энийг одоо монголчууд бид орчуулж монгол хэлээр ойлгож байдаг шүү дээ. Одоо богд зонхоо одоо багштай өргөд барьсан чинь багш нь хариуд нь 60 хэсэг манзуу шир очирван гордон Бурхны чадлыг шингээгээд барьсан. Тэгээ манайч гэсэн очирваны Монголыг даасан гол шүтээ гэж бодож хайрлж байдаг шүү дээ. Хайрлж байдаг алагчдаггүй бүхнийг энэрэн хайрлахыг сон 60 шиг цаглшгүй билгийг оёноор тунгаах үед манзуу шир цааргалгүй атаатныг талхад нарагч очирваа цасны мэрэгдийн оройн дээд чимэг зонхов цагийн шайныг авчирч тусан давгийн өлвид сүслэн залбирая гэж бид ухаарч ингэж хайрлж байдаг. Тэгэхээр Бурхны шашныг шүтгэжлийн тоол жилээрч доншроод байгаа зүгээр нэг мунхар сохроо итгэж байгаа биш. Энэ шашны мөн чанар эгэрлийг олон бүр олон хүн зүрхэндээ ойлгож ёсгод тунгааж тэрний нэг гэрчгийг нь болж энэ та бүхэн олон улсын эмэгтэйчүүдийн хурал зохион байгуулж тэр манай Монголын одоо жавхлантай эмэгтэйчүүдээс гэрчүүдэд та бүхэнд оролцож олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагаас олон сайн одоо өөчтэй хотог туйлгаар мэргэд өрөлдөж ирсэн их баярлж байна. Одоо наад захын жишээт манай сувдаа гэхэд одоо энд орж ирээд монголчууд бид одоо мандахай сууд гэж зүсэлж байдаг ардын жишээ суудаа олцож байх жишээтэй. Улам бүр энэний эгнээ өргөсөж байна. За ингээ Монголын
Бурхан шашныг удваар төвөн дэвэ бурхан багшийн сургаал номлолыг сайтар болгож энэ үйлийн үрийг бас сайнаар ухаарч нагаржуна багт нэгэнтэй айлтгата сайн тэрэ авахыг хүсгчид хавраас үрийг бацаа сайн суу авахыг хүсгчид өвлөөс үнэ дижээ сайн эрдэм сурахыг хүсгчид залуугаас номыг хичээ сацын гурван үрийг амсгын шалтгаан буй гэснийг бодож мөн бурхан багшийн одоо сургаал хэлэхдээ үйлийн үрийг хэлэхдээ саасан дарида суу сагаж гашилдгүй адил үйлцэн нүглийн үйлийн үр өтөр түргэн айлдахгүй нурманд одайсан цаг адил нууцхан дагаж удтал шатаамаа гэж ингэж айлдсныг бид бас бодж явдаг. Тэгээ бурхныг үнэн сэтгэлээсээ сүсэлж итгэж хүсч чадвал 14-р далайдан банзан жамс далайдан багшаа айлдснаар шашин шүтлэх газар намтаг холддгүй гэж бид эндээс залбирч чадхад өнөө араажууд олгоо яг очиод барьж Францыг барьдаг, Москваг барьдаг шиг бид бас далай ламыг эндээс сонгож чадвал тэрний аврал бас тэр мөчөд долгион хоёр долгион тохироод яг энд шиг хүлээ авахчаар ирдэг шиг их жишээний одоо жишээлж хэлэхэд ийм байна. За ингээд олон улсын эмэгтэйчүүдийн энэ хурлаар хэлцэж байгаа шийдвэр санаач гэсэн сайхан биелэх учир ерөөтэй сайхан байд. Тийм учраас энэ хурл морлон ирсэн бүх хүнд урт нарсалж удаан жаргаж эрүүл саруу сайхан байхын бэлгийг дэвшүүлээд тэгээд та бүхний хурл их амжилттай болохын ерөөдийг айлтгаад тэгээд энэ олон улсын эмэгтэйчүүдээ 2-р баг хурл нээснийг одоо сая нээхийг хэлнэ гэж хэлсэн учраас би тэгж ухаарч байна. Нээснийг та бүхэндээ зардан хэлэхэд таатай сайхан байна. Ингээ хурл нээснийг та бүхэнд явуулъя. Умцайн амгалан болтугай сайхны ерөөд багтаашиж та бүхэн эрүүл саруу сайхан байж урт насч удаан жаргахын ерөөд тавья. Аримжаа хотгот айлтгтаа сагалгар модыг тарин суул салаавын жимс түүнээс үе сайн хүнтэй ханжин суул саруулдуулаад билэг түүнээс үе гэж хэлсэн шиг энэ цогсон хүн бүхнээс одоогийн бидний хэлдгээр их сайн нэрийг хорлд цуглаж сайн буян аримчинд дэлхийн ерөөдийг бас дахин дэвшүүлье. Баярлалаа. За төрийн суурьхол дардын урамсыг хоолж шаравын сүрэнжөвд сайхан үг хэлж энэ хурлын үйл ажиллагаад амжилт хүсч сайн сайхныг хүссэн энэ хурлыг албан ёсоор нийс явдал баяр хүргэе. Алхах шүү. Шаравын сүрэнжөвдөө би олон жил хамт ажиллаж байсан юм аа. Монгол улсын Монголын үндэсний радиод гэдэг энэ бурхны номыг ийм айхтар уншдаг гэдгийг би өнөөдөр амьтдаа сонсож дотор биширч цуулаа. За ингээд одоо цогтосгийн хүрдэн соёлын төвийн тэргүүн Даран Базар таныг үг хэлнэ гэж үрж байна. За юуны өмнө энд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн амар амгалан айлтгая. Энэ хурлыг зохион байгуулж байгаа зохион байгуулагчид оролцож байгаа та бүхэндээ энэ хурлд нь их амжилт, өндөр амжилтыг хүсье өрөөё. За тэгээд миний хувьд бол одоо энд нэг энгийн хэдэн зүйлийг бас хэлье гэж бодож байна. Ер нь үр хөндөрлөгтөн зөв сайхан амьдрах, ард нийт зон олноор жаргалтай сайхан байхын тухайд хувь хүн өөрөө зөв байх,